одоо багшилж хөдөлмөрлөж Монгол улс эх орондоо олон сайхан үрсийг эх орон сэтгэлийг үлдээж Монголынхаа бас нэгэн түүхийг хадгалж өв соёлыг бас үлдээж яваа. Багш нартай энэ өдрийн мэндийг бас хүргье. За тэгээд одоо манай сургууль цэцэрлэгт одоо Монгол ахуй ёс одоо заншил бас ингээд явагдаж байдаг тий тоглоом наадаа гэдэг бүхэл юмнууд ерөөсөө яг тэнд байж байдаг. Энэ удаа би Хөвсгөл аймгийн одоо Алсагдмал сумдуудад ямар олон багш нар хөдөлмөрлөж энэ ардынхаа хүүхдийнхээ төлөө аав нь болж ээж нь болж ингэж улс эх орныхоо зүтгэж явдаг талаас нас ингэ танилцах гэж бас ингэж зорж яваамаа. Тэгээд энэ сургууль маань хэдэн жилийн түүхтэй мөн одоо хүүхдүүдтэй Монгол ахуй орчин цагийнхаа дэвшил технологиг хослуулсан сайхан сургалтаасаас ингээд яриагаас эхлэе гэж бодож байна. Тэгээ юуны өмнө бас энэ сургууль анх хэдэн онд байгуулагдсан аль бүрнээс эхэлжсэн талаас бас яриагаа эхлэе. Тэгэх үү? За тэгье. За манай сургууль 1925 онд Дэл чулууны тэнхим нэртэйгээр 15 хүүхэд нэг багштай 3 гэр барьж эхэлж исэн түүхтэй одоо өдгөө Хөвсгөл аймгийн ууган сургуулиудын нэг болсон байна. За 1940 онд одоо Дэл чулууны тэнхимээс хүүсийн хүрээнд бол шилжин сурч тэнд бол одоо баг сургууль өргөжин төлсөн. 1968 онд 7 жилийн сургууль, 73 онд одоо 8 жилийн сургууль болж өргөжин зохион байгуулагдсан. Мөн 1990 онд бол 10 жилийн сургууль болж ингэж өргөжин зохион байгуулагдсан ийм төвхтэй сургуулаа. Өнөөдөр манай сургуульд 512 хүүхэдтэй 76 багш ажиллагчтай үүнээс 32 багш 40 ажилтан албан хаагч ингээд хөдөө газар одоо ингээд соёлын үр тарьж Төвнийхээ хүүхдийг сургаж одоо Монгол сайхан одоо ёс заншлаа цааш нь өвлүүлэх эх орон сэтгэлгээ суулгах ийм сайхан ариун үйлсэд одоо энэ манай багш нар болон одоо сургуулийн нийт хамт олон маань одоо өөрийн одоо мэдлэг чадвараа ингээд зориулж ажиллаж байна. За хэдэн жилийн түүхтэй сургууль? Манайх ч одоо ингээд 25 онд байгуулагдсан гэхээр ирэх жил бол 100 жилийн он тохионоо одоо 100 жилийн Хөвсгөл аймгийн ууган сургуулиудын нэг болж байна. Ер нь Хөвсгөл аймагт одоо 100 жилийн ойтой тийм 100 жилийн түүхтэй сургууль ер нь байд юм уу? Байна. Одоо 100 жилийн ойгоо хийсэн 2 сургууль байна. Одоо анх одоо 100 жилийнхаа тэмдэглэсэн Мөрөнгийн 1-р сургууль. Хатгалын сургууль. За түүний дараас бол нөгөө Тэсийн тэнхим одоо Дэл чулууны тэнхим гэдэг байгуулагдсан цэцэрлэг болон аруулаг сургууль. Зөв. Тийм сургуулиуд байна. Анх бол 3 гэртэй. 3 гэртэй нэг багштай нэг тоогоочтой тэгэл байгуулагдсан. Одоо бол тэгээд энэ сайхан. За одоо ингээд өнөөдөр энэ 2023-аас 24 оны хичээлийн жил энэ сайхан 320 хүүхдийн суудалтай хичээлийнхээ байрыг ашиглалтанд ингээд хүлээгээд авцсан шинэ сургуультай ингээд хичээл сургууль үзээд байна уу? Үйл ажиллагаа гэсэн энэ төвхнөхөөл үзээд байна. Ер нь одоо төвхөн гэдэг нь бол бас нэлээд чамгүй олон ажил байдаг юм байна. Ингээл орчин бол их чухал гэж одоо хүүхэд сурах юм дээр нь. Сургалтын орчин одоо хамгийн дөрөв одоо тийм ээ сургалтын одоо материалын орчин бол бас хэрэгтэй. Тэрнээс гадна бол сэтгэл зүйн орчин бүтгэхэд одоо манай багш нарын хамт олон боловсролын салбарын нөгөө өрөө тасалгаан дулаахан хүүхэд хичээллэх тийм ээ хайтаа төвхтөө сурах ийм орчныг бүрдүүлэхэд бас бид нар бас нэлээд бас анхаарал тавьж ажиллаж байгаамаа. Сүүлийн үед одоо манай сургуулийн багш нар орчин дээр их анхаардаг юм байлээ. Тэгээд эцэг эхчүүдтэй бас нэлээ тулж их холбоотой мянган одоо сайхан сургаал үгийг хүүхдүүдэд заадаг тийм. Юунгата ар гэрийн амьдрал одоо бас их чухал байдаг шүү дээ. Ер нь одоо баг багш хүн хүүхдээ баг орж ирэхэд ер нь нүднийх нь харцнаас нь баг тэр хүүхдийн ямар орчинд амьдарч байна, юу бодож байна, сэтгэл санаа нь ямар байгааг нүдээр нь хараад одоо ихэд мэддэг гэж бас ярьдаг юм байл. Тийм баг тийм.
Тэгэлгүй яах. Одоо энэ тал дээр манай дугурмаа багш л одоо энэ ариун тустай боловсролын салбарт 36 дахь жилдээ ажиллаж байгаа. Хамгийн одоо тий яг багш байна. Зөв. За би байгууллага боловсролын багш дугурмаа багш нь боловсролын салбарт тасралтгүй 36 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ жил манай анги одоо 5 дугаар анги. Саяны бичлэгт бол манай ангийнхан Монгол ахуй зан заншлаасаа одоо их хүний ямар сайхан ариун сургаал байдгийг тэрнийг тэр бүвэн дуугаар яаж илэрхийлэх үү гэдгийг хүүхдүүдээ бишгүүр хөгжмийн тоглолтоор ингэж бас илэрхийлж тэр зан заншлуудаас бас хүүхдүүд маань өвлж авах, тэрнээс суралцах, бие биендээ туслах, инэрэнгүй сайхан нэгүүлсэнгүй сэтгэлийг их хүн бүвэн дуугаар яаж хүүхдүүдтэй өвлөж ийсэн бэ гэдгийг л одоо энэ хичээлээр энэ үйл ажиллагаагаар ингэж дамжуулж танилцуулахын зорилгыг агуулсан байгаа. Ээж хүн ямар байх вэ? Тэр их хүний сэтгэлийг одоо тэр хүүхдэд бас бий болгож байна гэсэн тий. Зүгээр ч одоо бас тэнэг дуулаад байгаа. Тэр хүүхдээ одоо хүмүүжүүлэхийн хажуугаар ямар зан үйлэнд хүүхдээ сурах уу, ямар зан заншлыг өвлүүлж үлдээх үү гэдгийг тэр жижигхэн үйл ажиллагаагаар л ингэж дамжуулж энэ нь өөрөө бас сургалт үзүүлэх юм тийм. Өөрөө сургалт, энэ сургалтаараа хүүхдүүд бас хамтраад тэр бишгүүр хөгжмөө нийлээ тоглож чадж гэн, нийлээ дуулж чадж гэн гэдгийг л энэ хичээлээр бол дамжуулж үзүүлэх юм зорилго. Монголын энэ ахуй ёс заншил одоо чинь тоглоом наадгаа гэл те олон тоглоом наадгаа байдаг. Гэхдээ тэр Монголын тоглоом наадгаа ингээд ухаад задлаад үзэхээр асар том агуулга явж идэг. Тэрэнд нь баг одоо Монголын одоо тэр боловсрол яваад байдгийг санагддаг шүү дээ. Тийм боловсрол. Тэгээ одоо яагаад шагаа тоглоод байгаа юм? Шагаа тогсноор хүүхдүүд ямар ач туссан байгаа юм те? Одоо танад бол шагаа харва байгаа юу? Манай насан туршийн боловсролын багш даваа цогт багш маань бол одоо энэ шагаа харааны хөлөөг одоо хүүхдүүдийн дунд одоо хичээлүүлдэг. Шагаа харваны талаар ягаш багш. Одоо яг энийг хүүхдүүд одоо ингэ тоглоснороо хүүхдүүд эндээс ямар одоо бас их олон том боловсрол одоо юг бас авах хэрэгтэй тий. Тийм, манад шагаа харва хичээлээд бид нар одоо манай багш нар бол Хөвсгөл аймгийн багш нарын баярт шагаа харваг оруулснаас хойш бид нар өөрсдөө их л сурж үндснийхээ спортоо бас тоглож эхлээд тэрийгээ өөртөө хүүхдүүдтэй мөн өвлөөл байна. Өөртөө их сураад өөртөө их сураад тэгээд дараа нь хүүхдүүд рүү оруулаад одоо идэвхтэй хичээлээд сүүлийн жил гаруй 2 жил болж байна бид нар. За энийг манай сургуулийн удирдлага хамт олон манай бас дэмжиж бид нар одоо бас өөртөө гэсэн хэрэгслүүдтэй болцсон байна. Дээр нь бас ингээд хүүхдүүд маань нэлээд олон одоо шагаа харваны 6-8 хүүхэдтэй байдаг. 2 баг байна. Энэ хүүхдүүд маань энэ спортоор хичээлснээр сууд сурах, мөн сэтгэл зүгөө удирдах сурах, ах цахаа хүндлэх, бие бинийгээ хүндлэх энэ чанаруудыг бол гол даваа байдлаар тэндээс сурдаг. Давхар тэнд юм сургаад тий. Хүүхдийг сурдаг нэг юм. Гол нь бид нар тэр зүйлүүдийг л сурахыг хүүхдүүдийг хичээдэг байх л да. Бие бинийгээ хүндлэх, сууд сурах, сэтгэл зүгөө удирдах сурах, Монголынхаа үндэсний энэ өв соёлыг биеиндээ дамжуулж, биенээрээ дамжуулаад бас
сурах энэ зүйлүүдийг л нэлээд сурахыг хичээдэг байгаа. Энэ нь одоо тэгээд та бүхэн сургууль дээр ингээд бас тэмцээн. Тийм сургууль дээр дотроос тэмцээн оролдоонд явна, аймаг руугаа явна, бүс рүү явна. Оо за бүр аймаг руу. Тийм. За. Сүүлийн техник хэрэгслүүдээ бол ер нь бүрэн автсан байгаа юм. Хүүхд болгон өөртөө гэсэн ажлах сум хийцтэй одоо сургуультай бид нар нэг хийцтэй. Тэгээ ер нь хэрэгслэр бол ер нь бүр хангагдсан. Англи хэлний өгч Саранчлан байна. За энэ Пирсон хөтөлбөр нь манай сургуульд 5 дугаар ангийн 2 бүлэг, 6 дугаар ангийн 2 бүлэгт нийтдээ 100-аад хүүхд хамрагдаж байна. За энэ хөтөлбөр хэрэгжихэд ном сурах ичиг болон ноутбук хангалттай. За энэ хөтөлбөрөөр хүүхдүүд юу сурж байгаа вэ гэхээр унших, бичих, ярих, сонсох чадваруудыг интерактив хичээлээр дамжуулан зэрэг хөгжүүлэх боломжтой, амжилттай хэрэгжүүлж байна. 7 хоногт 3 цагаар ордог. 5 дугаар ангидаа ч адилхан, 6 дугаар ангидаа ч адилхан бүлэг бүртээ 3 цагаар орж байгаа. Түүх нийгмийн ухааны багш анх 2 багш байна. Түүх нийгмийн ухааны багш нар бол ерөнхийдөө нөгөө мэтгэлцээний клубыг ажилуулж байх ёстой байдаг. Энэ мэтгэлцээнээр дамжуулаад хүүхдэд ямар нөгөө чадвар эзэмших вэ, ямар дадалтай болох вэ гэхээр зөв ярьж сурдаг. Одоо нэг орчин үед мэдээлэл маш их хурдтай болсон энэ үед цэгцгүй мэдээлэл олон болсон үед зөв мэдээллийг авч боловсруулах чадвар хүүхдэд хамгийн түрүүн. Тэгээ дараачих нь бол зөв ярьж сурдаг. Хүмүүсээс зөв асуулт асууж сурна. Зөв асууж ээж хариултаа зөв авдаг. За тэгээд мэтгэлцээний клубээр ийм чадварууд эзэмшихээс гадна нөгөө нэг одоо дараагийн нэг шаардлага нийгэм тусдаа ажил хийсэн байх ёстой гэдэг шүү дээ одоо нөхдүүд. Тэгэхээр тэрнийхээ дагуу манай хүүхдүүд мод тарина. Тэгээ нөгөө бие биендээ нөгөө мэддэг зүйлээ бусдаа хичээл заа. Тэгээ ингэснийхээ үр дүнд яах вэ гэхээр ерөөхдөө энэ шаардлагыг хангаад тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах улсын өсвөрийн мэтгэлцээний одоо мэтгэлцээний тэр клубт чинь манахаас 3 хүүхэд илтгэл урлагаараа уран илтгэлээрээ орцож ирсэн. Тэгээд ерөнхийдөө төгссөн хүүхдүүдтэй ч гэсэн би мэтгэлцээнээр яваад төгссөн хүүхдүүдтэй ч гэсэн нэг тавьдаг шаардлага юу гэхээр ерөнхийдөө нийгэмд тэр тусмаа сошиал орчинд одоо тийм цензуургүй зүйл бичих тийм зүйл болвол хийж хүн ерөөсө болохгүй. Мэтгэлцээнээр явсан хүн бол ёс зүйтэй байх ёстой. Өөрийгөө зөв авч явах ёстой. Та нар бол зөв хандлагатай болсон тийм хүмүүжлтэй л болох ёстой гэсэн тийм төлөвшлийг олж авах ёстой гэсэн шаардлагыг л тавьдаг. Тэр утгаараа ер нь гайгүй манай мэтгэлцээнээр явсан хүмүүс ерөнхийдөө гайгүй зөв өөрийгөө бие аваа явчихдаг тийм хүмүүс. Сайн мэцхан уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Хүсгэл аймгийн Арбулга сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 Б ангийн сурагч Амгалан Бултын уран салга байна. Би өнөөдөр энэхүү танхим та бүхэндээ надад хэлэхцүүл байна гэсэн сэдвийн хүрээнд бичсэн ихтгэлээ уншиж танилцуулахад бэлэн боллоо. Та бүхэн наашаа анхаарлаа хандуулно. Хүмүүс хүүхдүүд бид нарыг та нарт бидний ирээдүй. Та нарт Монгол улсыг авч явж хөгжүүлж чадах эздэч гэж хэлдэг. Гэтэ энэ үнэн байж чадах болов гэдэгт би эргэлздэг. Яагаад гэж юу? Учир нь чөтгөр төрдөггүй, харин чөтгөр үүсдэг гэдэгтэй адилаар хүүхдүүд төрөхдөө шууд тэр буумтан, сууд ухаантан болоод төрчдөг нь мэдээч. Тэр мэдлэг боловсрол эзэмшихаан дараа л энэ бүх амжилтанд хүрч чаддаг. Үүнд хүрээлэн буу орчин, хүрээлэн буу хүмүүс гээд маш олон зүйл хамаатай. Судалгаагаар 3 хүүхдүүд нэг нь тавьсан зорилгодоо хүрч чадахгүй наа гэсэн судалгаа байдаг. Би үүнд орчин болон хүрээлэн буу хүмүүс хамаатай болов гэж боддог. Надад талаар сурахад орчин маш чухал санагддаг. Та хүүхдээ ямар орчинд яаж өсгөх нь, ямар хүрээлэлтэй өсгөх нь хүүхд чинь яг л тэр хүрээлшгээ, яг л тэр орчин шигээ тийм л зан төлөвтэй хүүхд болж өсдөг. Зарим эцэг хүүхдээ бусдтай харьцуулдаг. Чи ийм бэ, чи тийм бэ. Үеийн чинь хүүхдүүд ийм байхад чи яаж чад байгаа гэх мэтэр ийм үгийг хэлтгэлтэй. Энэ нь хүүхдийн сэтгэл дотор ямар том хар толгой бүлдээдэг болоо. Та хүүхдийн оронд өөрийгөө нэг тавиад үзээрэй. Таны хэлсэн бүх үгс чинь хүүхд чинь ямар санагдголоо гэдгийг. Зарим эцэг хүүхдээ ерөөс анхаард үлдээ. Тэнгүүтээ өөрт нь шууд бүгдийг тулгадаг. Жишээлбэл мэрэгжлийг нь. Одоо цагт багшийн хүүхдүүдийг багшийг сургуульд оруулахад өнгөө сургадаг болсон. Үүнийг нь ашиглан хүмүүс хүүхдүүдээ багшийг сургуульд оруулах гэж ятгах тулгадаг. Гэтэ энэ нь хүүхдийн яг хүссэн мэргэжил биш байдаг. Би энэ илтгэлээрээ яг юу хэлэх гээд байна гэхлээр хүүхдээ өөрийнхөө байх боломжийг нь өөрөө
Мөн тэр хүүхдийн сэтгэл дотор мандсан нарлуу битгий хар үлээ илгээгээрэй л гэж хэлэх гэсэн юм. Анхаарал тавьсан явдал баярлалаа. Шанд Орос Годон хотын дэлгүүр нь 10 гаруй жил Оросын холбооны улсын Улаан өв Иркутск хотуудаас хамгийн чанартай загварлаг годон готлуудыг өнгө арцмарын өргөн сонголттой оруулж ирж байна. Манай хямдралтай худалдаа үргэлжлэж байгаа бөгөөд та альж готлыг 50-аас 100 мянган төгрөгөөр хямдруулан авах боломжтой. Манай хаяг Хөвсгөл аймгийн Мөрөн сум Хүүхдийн ордны өр Шанд Годон хотын дэлгүүр Тутас 95 тэгтиг 74 74 99 65 73 92 та ханаас ч готлаа захиалан авах боломжтой. Би унаад тавьж өгөн үйлчлэх болно. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Байхад өдөр бүр амттай. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн судалгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактери, өтгөн хадгалт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэглэж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Хот айл хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. Тулгад огторгүй Монгол гэр тавилгын үйлдвэр. Их түүхийн жимийг агуулсан эцэг өвгдийн ерөөл шингэсэн их дэлхийтэй хүн холбоотой эв нэгдлийн шүтэн барилгатай Монгол гэр. Бид хэрэглэгчдийн хүсэлт, сонирхолд нийцүүлэн Монгол гэрийн тавилгыг үндсэн шин чанарыг авдагдуулалгүй. Уламжлалт технологийн дагуу шинэлэг загвар хийцтэйгээр үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалах утас 9920 54 Тэг3. Хаяг Улаанбаатар хот, Баян зүрх дүүрэг 5 дугаар хороо Монэл. За миний хувьд бол Орос хэлний багшаар 20 гаруй жилийн сургуульд ажиллаж байна. Төгсөөл сургуульдаа энэ сургуулийг төгссөн, энэ сургуульд төгсч ирээд ажиллаж байгаа ийм хүн байна. За Орос хэлний багшаар ажиллахаа хажуугаар 2 дугуулан хичээлүүлж байгаа. Нэг нь болохоор спорт үргэлжлэлтийн дугуулыг хичээлүүлж байна. Нэг нь болохоор эко охтууд гэдэг клуб ажиллуулж байгаа. За спорт үргэлжлэлт гэдэг спортын нэг төрөл маань
анх Америкийн нэгдсэн улсад үүсэн байгуулж исэн. Тэрнээс хойш одоо дэлхийн 150 гаруй оронд хөгжиж байгаа оюуны спортын нэг төрөл. За энэ спортоор хичээснээр хүүхдүүд маань ямар чадварт суралцдаг вэ гэхээр хүн хоёр гараараа зэрэг ажиллаж идэг учраас энэ хоёр гарын хянжээд хоёр баруун зүүн тархин зэрэг хөгжиж идэг байх. Нэг юм давмгарч хөгжихгүй байх нь. За мөн спорт өрөвдөр хичээлж явах хавцад гарын булчин болон нүдний тархины гэдэг ингээд 70 гаруй булчин зэрэг ажиллаж идэг учраас идэвхтэй хөдөлгөөний тоондоос ордог. Тийм учраас хүүхдийнх нь идэвхтэй хөдөлж байгаа учраас тэр нэг хөдөлгөөний доторх гэдэг юмд ордог байх нь. Бас хурдыг сайжруулж идэг, хараны ой тогтоолтыг сайжруулж идэг. Аяг чи өөрөө нэг өрх тоолонд олон өнгөөр бас үрдэг учраас тэр тухайн хүүхдийн бүтээвч сэтгэлгээг нь бас сайжруулж идэг юм гайхалтай спортын төрөл. Энэ спортын төрлөөр одоогийн байдлаар манай сургууль дээр 50 гаруй хүүхд хичээлж байгаа. 6 наснаас 15 насны, 17 насны 50 гаруй хүүхдүүд хичээлж байгаа. За мөн энэ спорт төрөлтийн дугуйлан хичээлээр бас бид нар техник хэрэгсэл бас шаардлагатай орсон. Тэгээ энэ хичээлийн жилд Намад компани маань биднэрт бас 2 сая гаруй төгрөгийн аяг спорт өрөлтийн аяг цаг яг зориултын нөгөө тэмцээнд хэрэглэгддэг тийм зориултын зүйлийг өгсөн. Нөгөө хүүхдүүдийн өөрсдийнх нь худалдаж авдаг аяг оруулж байгаа том хөрөнгө оруулалт авахгүй тэр. Тусгай танхим байгуулаад танхимтай зориулсан тийм 2 сая төгрөгийн хэрэглэгдэх өгсөн байна. Хүүхдүүдийн өөрсдөө авдаг бүтээгдэхүүнүүд нь болохоор нөгөө хятад улсад үйлдвэрлэсэн харьцангуй хямдхан зүйл байдаг. Тэр зүйл нь болохоор яг тэр нөгөө тэмцээн уралдаанд орохт ч юм уу тэр шаардлага хангалтгүй тохиолдол байдаг. Тийм учраас яг зориултынх нь тэр оюуны академиас тэр аяг, цаг, цүнх одоо юу гэдгийг тэр том тэмцээний цаг гэх мэт зүйлийг бид нэр захиалж авсан байна. За одоо энд манай эмэгтэй технологийн хичээл сургалт маань үйл ажиллагаа энд явагддаг танхим байгаа. Энд одоо бид нар орж ирээд байна. Эмэгтэй технологи. Тийм, эмэгтэй технологи, дизайн технологи гэж нэршдэг. Тэгээд 6-аас 12 дугаар ангийн эмэгтэй сурагчид одоо дугуйлангийн хэлбэрээр тэгээд ячаа сургалтаа бас ингээд явуулж байгаа. Тэгээд одоо 6-аас одоо 9 дугаар ангийн хүүхдүүд маань болохоор энэ одоо зөөмөл ингээд тэгээд дээрэс нөгөө дугуйлангаараа болохоор одоо бүтээгдэхүүн одоо ийм хувцс оёод энийгээр нь аймгийн уралдаанд бас оролцож бас гайгүй байр дээгүүр байр эзэлсэн. Одоо дундангийн одоо энэ 3 сурагч маань болохоор хос мөнгөн медальтай. Оо за. Тийм хэсгэлжингээр. За баяр үргийнх нь. Одоо дайлангийн сургалтыг одоо нэлээд төлхөө бас хичээлж байгаа. Тэгээд ерөөсөө хүүхдийн сонирхолд нийцүүлээд өөрсдөө яадаг тийм. Тий өөрсдөө тий. Өөрсдөө би одоо ингээ нөгөө ийм хэрэгтэй зүйлүүдийг бэлдээд өгчхөр хүүхдүүд маань өөр ингээд оёод тэгээд өөрхийн нэг юу гэж заагаал. Тий. Тэгээд бүр ингээд нөгөө бүтээл болгоод дайлангаа оёод хамгийн дээдлийн хүүхд маань 2 сая төгрөгөөр зарсан. Тэгээд одоо мал сал оролцуулаад зардаг ч юм уу тэгээд нөгөө амьдрал ахуйдаа бас хэрэглээд тэгээд нэлээ үр дүнтэй явж байгаа ажил байгаа. Одоо энэ дээр хүүхдүүд бүгдийг нойсноо тий. Тэгсэн одоо нөгөө ахлагангийн хүүхдүүд маань болохоор арай ийм гадуур хувцснууд ч юм ингэж оёод дунд ангийн хүүхдүүд маань болохоор дээр торго юуг ашиглаж байгаа арай нэг жижигдүү хялбардуу юу эсгүүр ашиглаж хийж бүтээж байгаа. Оёхдоо одоо ямар юу хэрэглэх вэ? Зүг гараараа зүг оёдлын машин. Оёдлын машин. За ийм хувцсыг бол оёдлын машинаар оёно. Цахилгаан машин, гар машин аль-алийг л ашиглах. Оо зүг зүг. Тэгээд юу уламжлалт нөгөө технологи дээр болохоор дандаа энэ зүү ороох морох энэ хослмол зүү ороох гэдэг ингээ хатгамлын төрлүүд одоо тэн дээр нөгөө юу зоосон ширээний сүлжмэл одоо ингээ тэр хүүхд маань сураад ингээ хийж байгаа багштай таслаад өөрөө бас оролцож байгаа тий. Яа эндээс жоохон ашигтай хөлөж байна. За сонирх юм. За энэ нь болохоор юу гэнэ? Зүү ороох ойдлоо. Хамгийн их найрын тийм ээ. Тий. Зүү ороох ойдл ингээ сураад энэ бол юу 11 дугаар ангийн хүүхдүүд бас ингээд бүтээл болох гээд бэлдээд байж байгаа. Тэгээд энэ одоо энэ ингээд нөгөө хөөргөний дайлан ингээд хавтганы ингээд оёд бэлэн болгоцсон. Хөөргөө хийж болох юм өөр юу хийж болох хүүхдүүд ээ? Хөөрг хийх үү? Өөр юмд бас ашиглах болох уу? Болно тий. Ааха. Тэгээд дайлан байх тэр хүүхдүүд аягүй сонирхолтой болсон нөгөө нэг датанд тэмдэлттэй юм байна. Тэгээ нөгөө чөлөөт цагаараа айгүй ингээ юм оёхоор айгүй урам ойрж जैन. Тэгээ мөнгө төгрөг болохоор бас айгүй хэрэгцээтэй юм байна гэд бүр урам оёд улам хүүхдүүд
өргөжөөд дугууланд хамрагдах хүмүүсийн тоо ихтэй тоо байгаа. Зөв. Би Баялгийн аймагт очиод тэгсэн чи Баялгийн аймагт бас юм ойдлын ураасаа сайн шүү дээ. Казак одоо эмэгтэй хүмүүс нэг гів хөрхөгч юм даавны өөц юусаа хайдгүй гинэ. Тэгтлээ нөгөө юмыг одоо шингээж ойдог. Тэгээд нөгөө ингээд тэмцээн болсон юм байна. Тэгээд гараар ойж штэ. Тэгсэн чинь ойдлын машины дууд ямар хурдан байдیں۔ Тэ. Одоо та нар бас тэгж явах бах тэ. Тэмцээнд бол баг тийх бах. Хурдан юу явах бах тэ шаардлага. Тий нэг хугацаатай гэдэг. Тэгэл хугацаандаа тааруулаад тий гараар ойх юм. Тэгтээ гараар ойхдоо айгүй хурдан л боддог бах тэ. Энэ бол манай монголчуудын бас өөр одоо өвлөгдөж ирсэн юм шиг тийм ээ. Манай монголчуудын маань бас ингээд бүр өвлөгдөж ирсэн юм шүү дээ тий. Тэгээд яг монгол хээ гэж одоо бас байдаг. Тий, хээ угалцдаг маш олон төрөл тий. Хээгээр нь одоо тухайн улс орны одоо хаад үе вэ нүү, хүннүг үе вэ нүү тий. Гэх мэт нөгөө монголчуудын тэр нөгөө 100 хаадууд явахдаа хээ угалцсан хүртэл бас өөр байсан байдаг тий. Гаднаас бол нэг хувцас аваад өмсөхгүй юм байна. Тийм хөөхдөө тий. Бараг өөрсдөө айгүй гоё хүснээр гоё дуртай юмар хийхэд бүр амархан байгаас тий. Дуртай өөрийнхөө хүсэйгээр. За энийг сонирхоод байна. Энэ одоо юу вэ? Гоё юм таарах юм. Оо за. Ингээд. Энэ одоо багш байсан хүүхдүүд байсан уу? Хүүхдүүд. Эсгүүрэн дээр нас туслал. Тэгээ бүжиглэхтэй бас өмсчихдээ наатгаа. Монгол бүжигэн тэр ичгээрээ тий. Цагаан цамцсан дээр өмсөөл тэгэл Монгол бүжигэн тэр ихтэй өмсчихдээ. Энэ одоо юуны ачаар? Наач магш нөгөө нэг юу байгаа. Дайлангийн бэлтцүүд байгаа нөгөө хээгийн зураад ингээд тавьсан. Ингэж байгаа. Тий. Тэгээ энэ хээн дээр шууд оёод яцдаг. Энийг одоо худалдан гаргах боломжтой юм байна. Харин энэ бас одоо за энэ нэг манай багш маань бол энэ дугуйлангууд хичээлдэг. За энэний нэг юу нь болохоор энэ дайлангийн сургалт байгаа. Энд болохоор манай хүүхдүүд их сонирхолтой байдаг түрүүн багш маань шилжиж байна. Ер нь бол бид нар энэ одоо хичээлээс гадуур хөгжүүлэх сургалтуудыг бол ер нь яхаа вэхээр нэг асуудалд одоо юу гэдгийг шийдвэрлэх тийм ээ ийм суралцах гэсэн ийм зарчмаар хичээлдэг. Өөрөөр хэлбэл яхаа вэхээр ер нь үндснийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлээд энийгээ цааш нь өвлөн технэр байх ёстой. Одоо энэ сүүлийн үед юм ойдог улсууд хүүхдүүд энэ төр хавардаад байгаа шүү дээ. Тэгэх чинь баг байхгүй шүү. Тий, тэгэх чинь одоо энэ манай хүүхдүүд чинь бол энэ гар урлалынхаа сайхан одоо зүйлийг бол одоо энэ хөөргөний дайлан байна. Энэ үндэсний монгол сайхан хувцснууд байна. Энийг одоо ингээд сурагч байхдаа оёо сурчна гэдэг нь бол бас мундаг бас давуу тал болж байна. Том болоод одоо амьдралаа аваад явхад чинь өөр бас асар том мэрэгч. Энийг одоо сурах гэж хүүхдүүдээ байдаг шүү дээ. 45 дээл одоо сургалтын сураал. Тэгээд нэг ойдлын нэг одоо нэг газар байгуулах гал те асар их юм болдог. Тэгэхэд багаас нь одоо ингээд эзэмшүүлнэ гэдэг. Дээр нь одоо бид нар яг Монгол одоо яг үндэсний маань өв соёлын бас нэг толгуур юм шүү дээ. Бид нар нүцгэн байвал одоо яаж хин Монгол гэх. Монгол гэхийг танихын тулд яаж таних вэ? Монгол үндэснийхээ хувцаар. Тийм үндэснийхээ хувцаар те. Тэрийг монгол хүн урлан те. Тэгэхээр ч үндэснийхээ хувцыг уралж байгаа хүний бие хөтгөр хувц болох юм гэдэг шүү дээ. Тийм учраас энэ хувцанд бол маш удаан агуулга байдаг те. Шанд Орос Годон хотын дэлгүүр нь 10 гаруй жил Оросын холбооны улсын Улаан өг Иркутск хотуудаас хамгийн чанартай загварлаг годон готлуудыг өнгө арцмарын өргөн сонголттой оруулж ирж байна. Манай хямдралтай худалдаа үргэлжлэж байгаа бөгөөд та альж готлыг 50-аас 100 мянган төгрөгөөр хямдруулан авах боломжтой. Манай хаяг Хөвсгөл аймгийн Мөрөн сум.
Хүүхдийн ордны үр Шанд Годон гутлийн дэлгүүр Кутас 95 тэгтиг 74 74 9965 73 92 та ханаас ч гутлаа захиалан авах боломжтой. Бид унаа тавьж өгөн үйлчлэх болно. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Макси Про ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн судалгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактери, өтгөн хадгалт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Макси Про ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэглэж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Макси Про. Хот айл хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. Тулгад огторгүй Монгол гэр тавилгын үйлдвэр. Их түүхийн жимийг агуулсан эцэг өвгдийн ерөөл шингэсэн их дэлхийтэй хүн холбоотой эв нэгдлийн шүтэн барилгатай Монгол гэр. Бид хэрэглэгчдийн хүсэлт, сонирхолд нийцүүлэн Монгол гэрийн тавилгыг үндсэн шин чанарыг авдагдуулалгүй. Уламжлалт технологийн дагуу шинэлэг загвар хийцтэйгээр үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалах утас 9920 54 Тэг3. Хаяг Улаанбаатар хот Баян зүрх дүүрэг 5 дугаар хороо Монэл. Be